За сайн байцгаана уу? Эдүтэний гүйцэтгэлийг яаж хийх талаар тайлбарлаж өгье. Эцэг эхчүүд маань гэсэн давхар бас хараад аваарай. Эдүтийн логин гэдэг гар утас компьютер юуныхаа ч бай тэ. Google-ийн хайлтын систем дээр ингээд бичээд хангууд гараад ирнэ. Эдүтийн цэг.com гэдэг. Хилээ монгол болгоод ингээд сонгож чинь. За тэгээд нэвтрэх дээрээ дараад хүүхэд болгонд өөрсөнд нь нэвтрэх нэр нууц үгтэй цаасыг нь хэвлээд өгч өгсөн байгаа. За хэрвээ тэр нь байхгүй бол надад захиад авч болноо. За ингээд нэвтрэх нэр кодо бичгтээ энэ moist-цэг, edu-цэг гэмээн гэдгийг заавал бичнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд энийг орхиж бичээд байгаа болохоор бас орж чадахгүй байгаа тохиолдол байгаад байгаа. За ингээд орохоор яг хүүхдүүдийн чинь нэртэй ийм гүйцэтгэл гарч ирнэ. Уг нь ингээд энийг одоо хичээл болгоноороо ингээд хийгээд авах юм бол тухайн хүүхдийн чинь математикийн чадварч гэсэн сайжрах байхгүй юу? За одоо энэ хүүхд ихэд нийт хичээлийн 6%-ыг л гүйцэтгэсэн байна гэсэн үг. За ингээд оронгууд ингээд хідэн цом авсан алт мөнгө, алт хүрэл алмазан цом авсангууд ингээ гарна. Хийх ёстой хичээлүүдийн гүйцэтгэл ингээд зөндөө харагдана. Хэдэн он авах ёстой хамгийн дээд талтаа гэх мэтчлэн. За энэ шарт угтай хичээл бол одоо заавал хийх ёстой хичээл гэсэн үг. Багшаас зааж өгсөн хичээл гэсэн үг. Энэ 7 хоногийн одоо судалгаа агуулгад төгссөн хичээл байх нэ. За энэ хасах үйлдэл гэдгийг юм хийж үзье бүгдээрээ. Хичээл дээрээ ингээд дараад орохоор дотроо дасгалууд ингээд сэдвэрээ ингээд байгаа. За энэ дасгалыг хамт хийж үзье. Уг нь ингээд яг хүүхдийн тоглоом шиг хөөрхөн хэлбэртэй байхгүй. За тэгвэл одоо хараа хасах 5-аас хасах 1 гэж юм тийм үү. Тэгэхээр энэ хаалтан доторх тооны хасах тэмдгийг үйлдлийн хасах тэмдэгтэй хамт тооцохын чадварыг шалгах гэж байна гэсэн үг. Энэ хаалтны гадна талд 1 байгаа гэж тооцоод хасах 1-ээр үржүүлж ийн буюу хасахтайг хасахтайгаар үржүүлвэл нэмэх тоо олноо гэд 5-аас 1-ийг хасаад 4-гээ тэгээд нөгөө их тооныхоо тэмдгийг тавина. Энэ хасахтайг ингээд сонгонгууд ингээд хөөрх яваад өгнө. Уг нь энэ бол ингээд тоглоом шиг амархан баггүй юу? За саяныхтай яг мөн адил. Тэ? Хасахтайг хасахтайгаар үржүүллээ. Нэмэх 1 боллоо. 8-аас 1-ийг хаслаа. Яагаад 8-аас 1-ийг хасаад байгаа вэ гэхээр энэ хасах 8, энэ нэмэх 1 болоод 2 тооны маань тэмдэг эсрэг болчихж байгаа. Тэгэнгүүт 8-аас 1-ийг хасч өгөөд их тооныхоо тэмдгийг тавьчих. Тэгэхээр хасах 7 болж байна. Ингээд сонгоол явуучвал уг нь энд ингээд хүүхэд ядраад ахаар залхаад ахаар хэцүү юм ер нь байхгүй. Тэ манай хүүхдүүд жоохон гэртээ давтахгүй байна. Тэр эцэгчүүд манай анхаарал өгөөрэй. За одоо энд бол ойлгомжтой тий. Хасахын нэмэх гээд хасах 1 дээр нэмэх 1 гингүүд 2 эсрэг тоо юм чи яах юм тэг болноо. За ингээ бүр хийж чадахгүй бол багшаас дэмжлэг авч болноо. Надаар заалгаж болноо. Ерөөсөө асуухгүй байгаа байхгүй нэвтрэх нэр кодоо марцсан гэсэн гээл. Энэ юун дээрээ дарагдаад байгаа юм бэ? Дээрээ биш энэ бүрэн кевин дээрээ дарагдаад байгаа. За ингээл оноо мань гараад ирнэ. Тэгээд дараагийн төвшөнд хүрэхэд ийм 25 оноо үлдлээ. Одоо энэ 25 оноог авчих юм бол яах юм бэ? Хүрэл цом авах нэ. За ингээд дараагийн дасгалаа үргэлжлүүлж хийж болно. Эсвэл хичээл рүүгээ буцаж болоод буцаад ингээд дараагийнхаа өөр дасгалыг хийж болноо. Ингээл хийж бол уг нь амархан. Амар хүнд төвшний агуулга ер нь байхгүй.
За ингээд хийгээрэй хүмүүстээ.